Сайн бацгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаарх ямар ч хачир байхгүй гэрч шүүгдэгч болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийн мэдүүлгээс хүргэдэг сугийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсийг орлуулан хүргэж байна. 2017 онд Налахын 3 дугаар хороонд амьдардаг 19 настай нэгэн залуу хүнтэй уулзаад ирье гэж хэлээд гэрээсээ гарсан байдаг. Тэгээд тэр өдрөөс хойш хэрэгж гэртээ ирээгүй, ар гэрийнхэн нь итгэлээ алдалгүй, олон жил хайсар байсан ч сураг гараагүй юм. Харин 3 жилийн дараа аимшигт үнэн ил болсон. Түүний цогцос Налахын хаягдсан уурхаагаас олдсон байна. Онцгой байдлын ерөнхий газрын аврагчид 5 км-ийн зам туулж 80 градусын налуутай 71 м-ийн гүнээс цогцыг гаргаж авчээ. Ингэж 3 жилийн дараа нэгэн гэр бүлийн хайж байсан үнэн ил болсон байна. Ингээд энэ хэргийн тухай та бүхэнд ярихаар бэлдсэн байна. Хэрэгт 2 хүн холбоотой бөгөөд ингээд шүүгдэгчдийн биеийн бяцалтаас хэрэгээ эхлүүлцгээе. Шүүгдэгч Баяраа нь Монгол улсын иргэн 1992 онд Дорнод аймагт төрсөн 29 настай эрэгтэй, яс үндэс халах, бүрэн дунд боловсролтой, мужаан мэрэгжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Урьд ял шийдэлгүй. Шүүгдэгч мөнхөө нь Монгол улсын иргэн 1991 онд Сэлэнг аймагт төрсөн 30 настай эрэгтэй, яс үндэс халах, боловсралгүй, мэрэгжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Мөнхөө нь урьд өмнөд буюу 2012 оны 11-р сарын 23-ны өдөр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэсэн хэрэгт буруутгагдаж 3 жил 6 сарын хорих ялыг авсан боловч тухайн ялыг нь тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл мөнхөөнд шоронд хоригдоогүй ч энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргавал ял нь шууд хэрэгжих нөхцөлтэй байжээ. Ингээд бүгдээрээ ам хохирогчийн ээж буюу Нарагийн мэдүүлгээс сонсцгоё. Нараа нь 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тухайн мэдүүлгийг өгсөн байна. 2017 оны 5 дугаар сарын 4-ний орой 19 цагийн орчимд санагдаж байна. Манай хүү золоо гэртээ байж байтал охин уянгийн гар утас дуурахт нь уян утсыг нь аваад Баяраа ах ярьж байна гэд золоод уцаа өгөөд удалгүй золоо Баяраа ахынд очиж уулзаад ирье гэж хэлээд уянгийн гар утсыг аваад ганцаараа гараад явсан. Тэгээд тэр өдөртөө ирээгүй. Маргааш нөгөөдөр нь ирэхгүй болохоор нь уянгийн гар утсыг авч явсан тул араас нь залгаад үцгэд утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би золоо гэрхгүй болохоор нь 2-3 хоногийн дараа Баяраагийн хашаанд очиход гэрт нь ямар ч хүн байгаагүй. Тэгээд би хүүгээ гадуур хайгаад явсан. Ерөөсөө сураг нь гарахгүй болохоор уулзсан хүмүүстэй манай хүү золоо Баяраагийн гэрт очиод эргэж гэртээ ирэхгүй, хайцсан мэдэгдэхгүй байна. Би Баярааг л хардаж байна гэд ярьсан байсныг нь Баяраагийн нагаз эгч чимгээ сонсоод золоог алга болсноос хойш 20 гаруй хоногийн дараа Баярааг дагуулад манай гэрт өдөр ирсэн. Чимгээ тухайн үед та манад үг гадуур яриад яваад байна гэхээр нь би Баяраагаас манай хүү чамтай уулзах гэж явснаас хойш одоо болтол ирэхгүй байна. Чи миний хүүхдийг яасан юм бэ? Хаашаа хинтээ гараад явсан юм? Яасан ийсэн болохыг нь хэлээд өгөөч гэж асуудал Баяраа ерөөсөө над руу эцэлж харж чадахгүй. Толгой нь орж ирсэн цагаас хойш доошоо гудайсан байдалтай. Нэг ч дээшээ харалгүй. Нүүрэнд нь элтэд их л гунигтай байдалтай. Харах царайны л нэг гим хийсэн хүн шиг харагдсан. Тэгээд намайг асуухад манайхаас гараад явсан. Би мэдэхгүй гэж сулхан дуугаар хэлээд л эгчтэйгээ гараад явчихсан. Энэ байдал нь надад их шижиг төрүүлж би 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Налах дүүргийн цагдаагийн хэлтээс өргөдөл өгч шалгуулсан юм. Ер нь манай хүү хөдөө гадаа ажил төрөлийг хийдэг. Намайг дагаж алтанд хүртэл явж байсан болохоор ажил хийж байгаа юм байна да. Гэртээ ирэх байх л гэж бодсон. Тэгтэл огт ирэхгүй болохоор нь би 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн гадуур найз нөхдөс нь асууж эхэлсэн. Тухайн үед ангийнх нь 2 хүүхэд болох болдоо хосоо нараас асуухад огт тааралдаагүй гэж хэлдэг байсан бөгөөд ер нь цагдаагийн байгууллагад хандъя гэж бодоод өргөдөл өгсөн. Тэгээд цагдаа дээр шалгагдаж байгаа улс орон даяар иргэн сурвалжиж байна гэж хэлсэн. Тэгээд огт сураг гарахгүй болохоор би дахиад өргөдөл гаргасан. Тухайн үед манай хүү хар өнгийн өстэй захтай хүртэхтэй, хар жинсэн өмдтэй, доогуураа хөх алга пүүцтэй гэрээсээ гарсан. Би хүү золоог алга болсноос хойш 20 гаруй хоногийн дараа Баяраатай уулзсан чинь золоо манай гэрт 20 цагийн үед ганцаараа орж ирээд юм ярьж сууж байгаад маргааш
аав ахтайгаа хамт алтанд явна гэж ярьж байсан. Тэгээд орой 00 цагийн үед гэртээ хайрлаа гээд манайхаас гараад явсан. Тэрнээс хойш би уулзаагүй гэж надад ярьсан. Миний талигач хүүгийн хүү, миний ач болох анарыг өсөж том болтол нь тэтгэмж аммаар байна. Мөн оршуулгын зардал гэж 4,619,005 төгрөгийн баримт байна. Ер нь бол талигачийн оршуулгын зардал 21 хоног, 49 хоног гээд нийтдээ 6 сая орчим төгрөг болсон. Зарим зүйлсийн оршуулгын зардлын баримтыг цуглуулж чадаагүй юм гэх мэдүүлгийг өгсөн байна. Мөн дахин мэдүүлэг өгөхдөө талигачийн хүүхэд нь бит хоёр дээр байдаг. Тэгээд аавыгаа нэхэд өчигдөр уурхай нүхтээр нь очиж сүү өргсөн чинь миний аав энэ доор байгаа юм уу? Гаргаад өгөөч гээд уйлаад байсан болохоор нь аав нь байхгүй хол явсан гэж хэлсэн. Би маш их гомдолтой байгаа. Хохирлоо барагдуулмаар байна. Баяраа чи манад орж ирж байсан хэлчихгүй яасан юм. Бид хоёр маш их зовж байсан. Баяраагаас хүртэл асуухад мэдэхгүй гэдэг байсан. Үнэхээр харамсмаар аль эрт хэлсэн бол энэ хэрэг шийдэгдчих байсан гэх мэдүүлгийг өгчээ. Тухайн хэрэг гардаг өдөр шүүгдэгч Баяраа, шүүгдэгч Мөхөө, амь хохирогч Золоо гурав нь хоёр эмэгтэйтэй уулзсан бөгөөд тухайн хоёр эмэгтэйгийн мэдүүлгээс бүгдээрээ сонсвол тодорхой хэмжээний ойлголт гарч ирнэ. Ингээд гэрч Солонгогийн мэдүүлгээс сонсцгоё. Гэрч Солонгоо нь 2020 оны 11-р сарын 29-ний өдөр мэдүүлгээ өгсөн байна. 2017 оны хавар хэдэн сард гэдгийг санахгүй байна. Би өөрийн найз Хулангийн налайх дүүргийн 4-р хороонд байх гэрт нь очиход Хулан надад би нэг залуутай танилцсан. Хоёулаа гэрт нь очичоод ирье гэхэд хаана юм гэж асуухад гэр нь нэг нэр бүхий газарт байдаг юм гэж хэлсэн. Одоо миний санаж байгаагаар өдөр 14 цагийн орчимд Хулан бит хоёр Баяраа гих залуугийн налайх дүүргийн гэр хороолол байрлах модон хашаатай хашааны хаалга нь цаахан баруун гар талд нь Монгол гэр барьчихсан. Хашааны хаалганы зүүн гар талдаа нэг давхар жижиг тоосгон байшинтай, байшины зүүн талдаа нарлууга харчихсан төмөр бүргэд хаалгатай байсан. Байшинд орохоос өмнө хашааны гадна Баяраа гих залуу бит хоёрыг тосож авсан. Баяраа бит хоёрыг сууж ирсэн таксины мөнгө 1500 төгрөг төлөөд явуулаад бит хоёрыг байшин лууга дагуулж ороход тухайн үед өөрийгөө Золоо гэж танилцуулсан бордуу залуу буюу надад зургийг нь харуулсан Золоо гих залуу байшинд нь цай угаад сууж байсан. Баяраа бид нар хүзэр тоглоод байж байтал бид хоёрыг очоод удаагүй байтал гаднаас нэг залуу орж ирэхдээ нэг шил 0.175 литрийн арх 2.5 литрийн нэг глаз пив авчирсан. Ингээд Баяраа 100хан дээрээ тогоонд адуу нэг гэдэс мах чансан. Мах чанаж байх хооронд хүзэр тоглонгоо арх пиваа уугаад орой 21 цагийн орчим хүргэсэн. Тэгээд бид нэр унтаж амарцгаая гээд Баяраа Хулан хоёр хос болоод твцсэн. Хажууд нь Золоо бид нар хамт твцсэн. Нөгөө залуу нь Баяраагийн цаатаал твцсэн. Тэгээд твтэж байтал Золоо намайг илээд хойлоо унтхуу гэхээр нь би үгүйгээд уралтал хажуунаас Баяраа намайг өмөрөөд Золоотой хэрэлдсэн. Золоо эхлээд Баяраагийн нүүрлүүнд гараараа нэг удаа цогтол Баяраа зөрүүлээд нүүрлүүн цохоод байсан. Тэгээд тэд нар зодолдоод байшингаас гараад явсан. Хамт байсанд нөгөө залуу нь Баяраа Золоо хоёрыг салах гээд байсан. Ингээд гадаа тэр гурийн дуу чанга орлоод гараад байснаа намжаад бас нэлийн хугацаа өнгөрсөн. Гарснаас хойш бараг 30 минут болсны дараа Баяраа нөгөө танихгүй залуутай хоёулаа хамт байшинд орж ирсэн. Харин хамт явж байсан залуу нь зүг зүгээр байсан. Баяраа орж ирэхдээ Золоог гэрлүүгээ явчихсан гэж хэлсэн. Нөгөө залуу нь юм хэлээгүй. Тэгээд орж ирэхдээ хаалгаа нэлээд чанга хаачгаад энэ хаалга эвдэрчихсэн гээд Хулан бит хоёрыг гадагшаа гаргаагүй. Хаалга нь дотроос онгоохгүй байсан. Баяраа орж ирэхдээ уруулынх нь хажуу талд шалбарчихсан орж ирсэн. Тухайн цаг хугацаанаас хойш би Хулантай нэлээд хэд хоногийн дараа уулзгаад Баяраатай би дахиж уулзаад хэд хэдэн удаа бэлгийн харьцаанд орчихсон. Намайг одоо Баяраа хил амаар доромжлоод байх юм. Би одоо залхахаар нь уцыг нь авахгүй байгаа гэж байсан. Миний хувьд дээрх хүмүүсийн хинтэнч нэг ч удаа таарлтаагүй. Хулантай найз учраас үе уулздаг байсан. Би Золоог нас барсан талаар нь 1 сар орчим хугацааны өмнө л мэдсэн. Яаж мэдсэн бэ гэхээр Хулан манай гэрт намайг гэргэж ирэхдээ надад Золоог өнгөрчихсөн юм байна лээ. Тэр хүмүүс яаж 3 жил тэсдэг байна. Би өнөөдөр Facebook ухаж байгаад мэдлээ. Зурагтаар бас гарч байна. Чи хараагүй юм уу? Хүн алсан хүмүүс 3 жил яаж тэсдэг байна. Золоог зодтолдож байгаад хоолойг нь боогоод алчаад өглөөн нь уурхай нүхэнд аваачиж хайсан байлээ гэж ярьсан. Би тухайн үед арх пив хойлонгаас нуусан боловч нэг их сохтойгүй, гайгүй, эрүүл шахуу байсан. Хуланч гэсэн нэг их уугаагүй, сохтойгүй байсан. Тэр 3 залуу уучсан бүгд л сохтуу байсан. Хэр сохтуу байсан бэ гэдгийг одоо хэлж мэдэхгүй байна. Тухайн үед тэр хашаанд Монгол гэр байсан боловч гэрт хүн бол байгаагүй. Харин гэрийн гэрэл нь бол асаалтай байсан санагдаж байна гэх мэдүүлгийг өгчээ. Гэрч Хулангийн 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр өгсөн мэдүүлгээс
Бид нэр хүзэр тоглоод арх пив ууцгаагаад адууны мах чанаж идцгээсэн. Оройхон хөгжим тавьж бүжиглээд унтаж амархаар болоод баяраа бит хоёр орны матрасан дээр хөвтөөд хажууд золоо, солонгоо, мөнхөө гурав хамт газар хөвтсөн. Хөвтөж байгаад би нилээ мууцсан учир бөөлж хөөр байшингаас гараад байшингийн орон хаалганы эсрэг тал буюу хашааны хаалга орчимд очиод гадаа бөөлжөөд нилээд уудсан. Бөөлжөөд сууж байхад баяраа мөнхөө золоо гурав гарч ирээд тэр гурав хоорондоо маргаалдаад золоо баяраа хоёр зодолдоод баяраа золоогийн дээр гараад зодоод байсан. Хажуунаас нь мөнхөө өшөглөөд байсан. Би тэгэхээр нь баяраа тэр гурыг салгах гэтэл баяраа намайг чамд ямар хамаатай юм зайлаач гэхээр нь байшин руу яваад орсон. Тэгээд би солонгоог явъя гэд байж байтал мөнхөө баяраа хоёр хамт орж ирсэн. Тэгэхэд солонгоо тэр хоёроос золоог асуухад баяраа гэрлүүгээ харьчихсан гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр хариг ихэд байшингийн хаалга нь түлхээд онгоохгүй байхаар нь цонхоор гарах гэтэл баяраа болиулаад хоноод яв гэд тэндээ хонсон. Тухайн үед баяраа мөнхөө золоо солонгоо бид тав байсан. Өөр хүн байгаагүй. Би хэрүүл маргаан юунаас болсныг сайн мэдэхгүй байна гэх мэдүүлгийг өгсөн байна. Ингээд бүгдээрээ шүүгдэгчдийн мэдүүлгээс сонсцгоё. Шүүгдэгч Баяраагийн 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлгээс би хэсэг зүүрмэглэгтэл түжигнээд байхаар нь сэртэл мөнхөө золоог газар унгаад өөрөө хоёр гуй дээр нь биеэрээ дараа суучихсан нэг гараараа алийг нь санахгүй байна. Нүүрлүү нь хит удаа цохиод өснээс нь нэг гараараа зулгаагаад дагзаар нь шал мөргүүлээд байсан. Тухайн үед золоогийн хамарнаас нь багхан цус гарчихсан байхаар нь би мөнхөөгийн урдуур нь ороод золоог зодохыг нь болиулж салгасан. Зодол тохой болчихсон байснаа мөнхөө удалгүй золоог гарыг гэж хэлтэл золоо дагаад гарчихсан. Тэгээд би тэр хоёрын араас 5-аас 10 орчим минутын дараа гарахад мөнхөө дахиад золоогийн дээр нь гарчихсан. Золоогийн цамцаар нь нэг гараараа боож байхаар нь би мөнхөөг бол гэж хэлээд хажуугаас нь ороод түлхээд дийлээгүй. Мөнхөө золоог тухайн үед 5-аас 10 орчим минут бараг боосон байх. Тэгэж байгаад мөнхөө золоог өгшглээгээд босоод ирсэн. Тухайн үед нь би цагдаа дуудыг гэсэн боловч миний гар утас цэнэггүй байсан болохоор цагдаа дуудаж чадаагүй. Төд тодолгүй мөнхөө бит хоёр золоог манай байшин руу өргөж оруулаад гэрт байдаг ширдэг дээр хэвтүүлээд мөнхөө бит хоёр хоёлаа ээлжлээд золоогийн зүрхийг нь цохилж байна уу гэд цээжин дээр нь дарж үзэхэд зүрхэн цохилохгүй байхаар нь нас барсан байна гэдгийг нь мэдсэн. Тэгээд бит хоёр хоорондоо юм ярилгүй. Золоог нас бараагүй байлгүй гэж бодоод унтчихсан. Маргааш нь мөнхөө бит хоёр 7-оос 8 цагийн үед сэрэхэд золоо сэрэхгүй би нь хөсчихсэн хүйтэн болчихсон байсан. Золоогийн цогцыг нь яах вэ гэхэд мөнхөө тодорхой юм хэлж чадахгүй байхаар нь би уурхай нүхэнд хийх үг гэхэд мөнхөө зөвшөөрөөд бид хоёр тэр хаваар уурхай нүхнүүдэд үзэж байгаад эзэнгүй бололтой. Гадна талд нь тоног төхөөрөмж байхгүй. Нэг уурхай нүхийг сонгоод орой цогцоо ачиж ирэхээр болоод буцаад манай гэр рүү явцгаасан. Тэгээд манай гэрт очиод харанхуй болохыг хүлээгээд харанхуй болгоод мөнхөө өмнөх өдөр эрэхтэй авчирсан байсан мотоциклийг мөнхөө жолоод золоогийн цогцыг дундаа сундлаад би араас нь бариад амьд хүн явж байгаа юм шиг сундлаад өдөр сонгосон нүхэн дээр очиод цогцыг нь уурхай нүх рүү гулгуултал юм хум тэглээгүй шууд гулгаад явчихсан. Уг уурхайн ам бол босоо биш. Тэгэхдээ их огцом налуу ам байсан тул уртаараа шууд гулгачихсан. Тэгээд бид хоёр удаагүй шууд манай гэрлөө очиод хэсэг байж байгаад мөнхөө гэрлүүгээ явчихсан. Тухайн үед мөнхөө бид хоёр айс сандраад цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм. Бид хоёр тухайн үедээ золоод ямар нэгэн анхан шатны тусламж үзүүлээгүй. Мөн имлэгт мэдэгдсэн зүйл байгаагүй гэх мэдүүлгийг өгчээ. Шүүгдэж мөнхөөгийн мэдүүлгээс би ариг ууж байгаад тасарчихсан, өглөөс ирсэн. Өглөө намаас ирэхэд би баяраатай хамт газраар дэвсэн гудсан дээр нь хэвтэж байсан. Харин золоо бид хоёр хүл хавцаа унтаж байгаа маягтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би унтаж байна гэж харсан. Намайг сэрэхэд баяраа сэрүүн хэвтэж байхаар нь би баярааг золоог сэрээгээч гэсэн чинь баяраа чи өчигдөр орой наадхаа алаад хайчихсан байхаа. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм гээд очиод золоог очиод үзтэл би нь хөсчихсэн байсан. Тэгтэл баяраа чи наадхаа алчихсан. Өчигдөр дамжлаад оруулснаа санаж байна уу гэхээр нь би баяраагийн утсыг аваад цагдаа дуудах гэтэл баяраа байж бай. Одоо чи бид хоёрыг цагдаа ирүүл хорчхон штэ. Манай их жуурхайн леботог хураагаад өггээд дуудаад байна. Гэхээр нь би цагдаа дуудах болоод золоогийн цогцыг нь байшинд нь гаднаас нь түгжээд налайх дүүргийн 3 дугаар хороод байх баяраагийн ихчийнхэн уурхайн леботог кэнслэх гээд уурхаа дээр нь очисон. Тэнд очиод баяраагийн их чинь бид хоёрыг харснаа та хоёр ямар сонирн болчихсон юм бэ гэхээр нь би харин шартаад гэж хэлээд өнгөрөөсөн. Тэгээд бид хоёр
уурхаа дээр өдрийн 15-аас 16 цаг хүртэл бол байсан. Тэндээс буцах замдаа баяраа бит хоёр одоо яах вэ, ийх вэ гэж ярилцаад би цагдаад хэлье гэтэл баяраа яах гээд байгаа юм бэ? Эхнэр чинь төрөх гээд хоёулаа хоригдчихно штэ гэд зоологийн цогцыг нуухаар болсон. Тэгээд баярагийн гэрт нь очиод гадаа харанхуй болохыг нь хүлээж байгаад миний Даю маркийн мотоциклтэй уурхаа руу явсан. Тухайн үед би мотоциклаа жолоодоод зоологийн цогцыг дундаа хийгээд хамгийн ард нь баяраа суугаад цогцоо бариад зүгээр хүмүүс сундалтаад явж байгаа байдалтай явцгаасан. Тэгээд явж байгаад замдаа таарсан. Уурхаан эзэнгүй налуу ам байхтад харалтаад тэндээ зогсоод зоологийн цогцыг хоёр талаас нь барьж байгаад уурхаан нүх рүү гулгуулад хийчихсэн. Уурхаан ам руу хийхээс өмнө би зоологийн биед байсан мэдрэгчтэй гар утсыг нь авчихсан. Тэндээсээ бид хоёр шууд манай нагад захын тухайн үедээ эзэнгүй байсан хашаанд мотоциклээ оруулж тавьчаад өөрсдөө алхаад баярагийн хашааны гудамжнаас салаад би Улаанбаатар хотод байх гэрлүүгөө яваад баяраа гэрлүүгөө явлаа гэд салцгаасан. Тухайн үед баяраа надад хэрвээ цагдаа шалгавал би чамайг огт байгаагүй гэд хэлчихнэ гэд би ч зөвшөөрсөн. Бас чи наад гар утсаа хаяараа гэж хэлсэн. Тэгээд би гэрлүүгөө явж байхдаа Улаанбаатар хот ороод 13 дугаар хорооллын автобусны орчимд гар утсаа замдаа хайчихсан. Тэрнээс хойш 1 жил гаруй хугацааны дараа баяраа над руу утсаар яриад юу байна гэхээр нь юмгүйдээ гэд хариултал цагдаа дээр очиж уулзсан. Тэгэхдээ чамайг байхгүй гэд хэлчихлээ. Өөр онцом яриагүй шүү гэж хэлж байсан. Тэрнээс хойш удалгүй баяраа манай гэрт ирээд нэг хончоод явсан. Тухайн үед баяраа намайг гэрээс гаргаад би одоо жаахан айгаад байна гэхээр нь би цагдаа дээр очих уу гэтэл за яах вэ байж л бай гэд өөр юм бол яригдаагүй. Дахиж энэ талаар бол ярьж байгаагүй. Тухайн үед имлэг дээр цагдаа дээр баригдчихна гэд л мэдэгдээгүй. Намайг ухаан ороход золоо аль хэдийн нас борчихсан байсан тул имлэгт мэдэгдээгүй. Намайг үгэн цагдаад хэлийгэтэл баяраа чи алчсан. Бид хоёрыг хорчихно гэд байхаар нь цагдаад хэлээгүй юм. Бид хоёрын хинэнч энэ хэргийн талаар огт хүнд хэлж байгаагүй. Баяраа их нэртэй ч хэлж болохгүй шүү. Баригдчихын шүү гэж хэлээд би лав хиндэж хэлж байгаагүй. Талигаач золоог тухайн үед ямар хувцастай явж байсныг нь огт санахгүй байна. Хувцсыг нь бид хоёр өөрчилж сольж байгаагүй. Яг тэр үед явж байсан хувцастай нь уурхаа нүх рүү хийчихсэн. Талигаач золоогийн цогцыг хийсэн уурхаа ам руу миний хувьд дахиж нэг ч удаа очиж байгаагүй. Баяраг очиж байсан эсхийг мэдэхгүй байна. Өглөөс ирэхэд золоо унтаж байгаа хүн шиг харагдсан. Бид нь нийл харагдах ямар нэгэн гэмтэл байгаагүй. Ямар нэгэн цус нүж болсон зүйл харагдаагүй. Харин өмсөж явсан хувцас нь нэг талдаа шороо болчихсон байсан. Баяраа намайг золоог чи боогод байсан гэж тухайн үедээ хэлэхээр нь би тэгээд чи салахгүй яасан гэтэл би зөндөө хар суусан гэснээс бол өөр юм хэлээгүй гэх мэдүүлгийг өгсөн байна. Шүүгдэж баяраа болон шүүгдэж мөнхөө хоёр нь олон удаагийн өөр мэдүүлэг өгсөн бөгөөд эдгээр мэдүүлгүүдийг нь уншина гэх юм бол хэрэг нэлээд сунжирч урт болох магадaltaй тул яг хэрэгтэй гол гэсэн мэдүүлгийг та бүхэнд уншиж хүргэлээ. 2020 оны 10 дугаар сарын 9-нд шүүх хэмлэгийн шинжээчид талигаач зоологийн цогцост шинжилгээ хийсэн байна. Тэдний бичснээр талигаачийн толгой, хүзүүний дээд хэсэг, цээжний зүүн тал, хөвлийн доод хэсэг, гарын зарим хэсгийн зөөлөн эд үгүй болсон байсан. Энэ нь цогцос удаан хугацаанд байснаас болж муутсан, задрал явагдсан. Харин хамгийн ноцтой нь гавлын ясны баруун тал цөмөрч, зулай болон чамархай яс хугарсан, тархинд цус хуралд үүссэн байсан. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлээр олон удаа цогсны улмаас үүссэн гэж дүгнсэн. Өөрөөр хэлбэл толгоор нь хүчтэй зүйлээр давтан зохиж амийг нь хөнөөсөн байх магадлал өндөр гэсэн үг. Архины уул мөр илрээгүй, ДНХ шинжилгээ хийхэд тохирох эдис олдоогүй. Мөн цогц нь аль хэдийн муутсан байсан болохоор яг хэдийд нас барсан гэдгийг нь тогтоох боломжгүй байжээ. Хэргийг шалгах үед олдсон хүнжлийн давуу, пүү цолс хүрэм дотоож зэрэг эд зүйлсийг шинжилсэн ч хүний гаралтай уул мөр бараг илрээгүй байна. Гэхдээ хүрэм өмд аймс зэрэг хувцснуудаас хатуу зүйлээр цогсон, чанга татсан, хурц эрттэй зүйлээр зүссэн уул мөрүүд илэрсэн байна. Шуудаж мөнхөө болон баяраа нар нь бүлэглэн ам хохирогч золоог зодон амь насанд нь хүрсэн гэдг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм. Хэргийг шалгах явцад шинжээчид сэжигтнүүдийн сэтгцийн хувьд эрүүл эсхийг шалгасан. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээгээр баяраа болон мөнхөө хоёрт сэтгцийн ямар нэгэн өвчин илрээгүй. Хоёулаа хэрэг хариуцах бүрэн чадвартай гэж дүгнсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь тухайн үед юу хийж байгаагаа бүрэн ойлгож байсан, санаатаагаар үйлдэл хийсэн байх боломжтой гэж үзжээ. Хохирогчийн тал зоологийн гэр бүлээс оршуулгын зардал болох 10,611,700
725 төгрөг бас цогцыг уурхаагаас гаргах ажиллагаанд зарцуулсан 14 сая 750 мянган төгрөгийг төлөвлөхийг шүүхээс хүссэн байна. Баяраа өмнө нь оршуулгын зардал 2 сая 890 мянган төгрөгийг төлсөн гэж тэмдэглэсэн байна. Шүүх үүнийг үндэслэлтэй гэж үзээд үлдсэн оршуулгын болон эрлийн зардлыг 2 шүүгтгчээс хувааж гаргуулахаар шийдсэн. Баяраа үлдэгдэл 2.4 сая төгрөг, мөнхөө 5.3 сая төгрөг төлөх. Мөн хоёулаа тус бүр 7.3 сая төгрөгийг хэрэг шалгах ажиллагаанд гарсан зардалд төлнө. Энэ мөнгийг налах дүүргийн нөөцийн санд өгнө гэж заасан. Шүүх тэднийг хүнийг бүлэглэн алсан гэмт хэрэгт буруутай тооцоод тус бүр 16 жилийн хорих ялыг оноосон байна. Хорих хугацаанд өмнө нь 400 хоног цагдан хоригдсон өдрийг оруулан тооцсон болно. Мөн энэхүү ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлсэн байна. Шүүх хуралд тэд гимшээгүй, уушлалахгүй гаагүй. Төлбөрөө бүрэн барагдуулаагүй учраас ял хөнгөрөх нөхцөл байгаагүй гэж дүгнсэн байна. Эд мөрийн баримтад байсан зүйлсийг бүгдийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмоц устгахаар шийдвэрлэжээ. Шийдвэрийн дагуу тэдний хорих ял нь 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тооцогдохоор болсон байна. Өнөөдрийн дугаар энд хүрээд дуусаж байна. Та бүхэнд манай суваг таалагддаг бол сувагтаа subscribe даран нэгдээрэй. Хажууд нь байх хонхыг идэвхжүүлснээр дараагийн дугаарыг цаг алдалгүй хүлээн авах болно. Мөн намайг үргэлж дэмжиж урмын үг үлдээж байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзалтлаа. Түр баяртай.